За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан энэ судалгаа байгаа юм байна. За тамхины хамгаалалтын өвчний улмаас дэлхийд даяар жилд 4 сая буюу 8 секунд тутамд нэг хүн насварч байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоосноор 2030 онд бид энэ үзүүлэлт жил бүр 10 сая за тэгээ 3 секунд тутамд нэг хүн насвар болно гэсэн ийм судалгааны үр дүн байгаа юм байна. За ингэхээр хэрвээ та тамхи татдаг болвол та тамхиг бус тамхи таныг татаж дуусгаж байгаа юм биш үү гэсэн ийм сануулгаар өнөөдрийнхөө хичээлийг эхлэе гэж бодож байна. За тамхи татгаа болоход таны биед 20 минутын дараа гэхэд зүрхний үйл ажиллагаа сайжирна. За 1-9 сарын дараа уушиг цэвэрлэгдэнэ. За 1-5 жилийн дараа арьс чинь эрүүл болж цайвар болно. За 15 жилийн дараа гэхэд уушиг зүрхний шигдээсээр өвчлөг эрсдэл буурна. За тамхины найрлаганд ямар бодисууд байдаг вэ? Агуулгаддаг байна гэж байна. За тамхинд бол ойролцоогоор 4000 гаруй төрлийн бодисууд байж байгаагаас 40 гаруй төрөл нь хот хавдар үүсгэх үйлчлэгээтэй ийм бодисууд байдаг. За эдгээр бодисууд дундаас хүний бие махбодод одоо нэлийн сөрөг нөлөө үзүүлдэг бодисуудыг энд үзье. За нэгдүгээр нь тамхины бох байна. За энэ тамхи шатлалтын үед үүсдэг карциногын агуулсан жижиг хэсгүүдийн холимгийг тамхины бох гэж нэрлэдэг. За энэ зунгаарлцсан бараан мөнгөтэй тамхичдын шүд болон хуруунд дээр юм шар тулаг үлдээдэг. Мөн уушгийг одоо уурсан хоолоор бөглөдөг ийм бодис байх нэ. За тамхиг асаагаад сорох үед бох уушгинд орж архаг бронхит, эмфизем, карциноген уушгины хавдар үүсгэхэд нөлөөлдөг ийм бодис байна. За дараагийн бодис нь угаарын хий байгаа. За угаарын хий нь ам төнөргүй хий бөгөөд зүрх судасны өвчнөд хүрэх гол шалтгаан болдог. За эд эрхт нь цусаар дамжин орчин хүчил төрөгчийн хэмжээг мөрүүлдэг учраас тамхичин хүний бие махбодын эрүүл жирийн байдал алдагдаж амархан амьсгааддаг, ядрангуй болдог ийм шинжтэй хэмдэг үзүүлдэг байх нэ угаарын хий болдог. За никотин. За хүний мэдрэх эрхт нь тогтолцоог цочроож зүрхний үйл цохилтыг хурдсардаг. За энэтэй холбоотой орцны дагал нэмэгдэг, арьсанд орцны судсыг нарийсах үйлчлэгтэй ийм бодис байх нэ. За тамхины бохноос үүдэлтэй уушгины бронхит өвчин үүсдэг. Гуурсан хоолой хамны гүлгөр булчингууд өргөсөж зузаарснаар агаар дамжих хоолой нарийсаж хэвийн амьсгалахад хүндрэлтэй болдог. За энэ зурган дээр эхний хэсэг дээр бол одоо эрүүл гуурсан төрлийн зураг байна. За дараагийнх дээр нь бол өвчлсөн гуурсны бронхитээр өвчлсөн гуурсан төрлийн зураг байна. За ингэхээр уурсан хоолой өргөсөж өтгөн идэрхэг, цэр ялгарах, агаарын замын бөглөрл үүсхийг архаг бронхит гэж нэрлэдэг. За ийм өвчтөй хүмүүс цагаан эс, бактери болон салтын холимгоор их хэмжээний цэр ялгаруулан зовиртой ханиалгах шинж тэмдэг илэрдэг байх нэ. Тамхины бохны хундрын эсийн сас ялгаруулах булчирхаануудыг томруулж ялгаруулах сасны хэмжээг нэмэгдүүлдэг. За энэ дээдлийн зурган дээр харагдаж байна. За ингээд энэ хундрын эсээс ялгарч байгаа сасны хэмжээ ихтснээр мэдээж их хэмжээний сас ялгараад ирэхээр яа гэсэн нөгөө агаар орж ирэх зэвэршүүлдэг сормоос төсвүүдийг гинтээгээд за ингээд их хэмжээний сас үүссэнтэй холбоотойгоор сасны хөдөлгөөн удаашраад хоригдлогдохоор агаартай хамт орж ирсэн тоос, бактери, вирусууд бөөгнөрчин уурсан хоолойд бөглөдөг. Энэхүү бөглөрөл нь тамхичныг ханиалгах хүсэл төрүүлэх ба ханааснаар бөглөрсөн сасыг дээш нь одоо хөөж зайлуулах буюу гаргах боломжийг бүрдүүлдэг гэсэн үг. Ийм учраас бронхит өвчтөй хүн ханиалгадаг байх нэ. За дараагийн өвчин бол уушгины эмфизем өвчин байна. За тамхины бохноос болж үүсдэг өвчлөл. За энэ яадаг вэ гэхээр уушгины цулцангийн гадна талаар уян ширхэглэг гэдэг юм эластин ургаас тогтсон юм ширхэг байдаг. За амьсгал авах үед цулцан томроод гаргах үед яаж байгаа юм гэхээр буцаад жижигрэх ёстой. Тэгэхээр энэ жижигрэх үйл явцыг одоо нөхцөлдүүлдэг юм байна энэ уян ширхэг байдаг. Гэтэл энэ уян ширхгийг фагоцитосээс ялгарч байгаа эластаза гэдэг энзим очоод задлчдаг. Цулцангийн ханы уян хатан чанараа алдснаар уушгинаас агаар гарахад илүү хүндрэлтэй болж цулцан дотор агаар нь хэвэндээ үлдчихдэг гэсэн үг. За ингээ удаан хугацаанд одоо 20-30 жилийн хугацаанд ч гэдэг удаан хугацаанд тамхи татаад ирэхээр цулцангийн гадна талын энэ уян ширхгүүд байхгүй болоод ирэхээр цулцан маань буцаж агшхаа болоод
За ингээд агшгаа байсантай холбоотойгоор цулцсан дотор амьсгалаар орж ирсэн агаар маань буцаж гарахгүй үлдэнэ гэсэн. За амьсгал гаргах үед гуурсанцрууд хумигдан битүүрчин агаар цулцсанд үлддэг ба амьсгалах үед агаар сэлгэгдэхгүй. За цулцангийн хаан гимцэн хэсэгт агаарын том зай бий болж хийн солилцоо явуулах гадаргуун талбай багасдаг. За хялгасан судснууд нь цөөрөөд цулцангаас гүйцэлдэх хүчил төрөгчийн хэмжээ багасдаг. Энийг уушигны эмфизем өвчин гэж хэлж байна. За энэ хэвийн эдеклийн зурган дээр эрүүл уушигны цулцан харагдчихэ. За энэ бол эмфизем өвчтэй уушигны цулцангийн зураг байна. За хэвийн үедээ болохоор амьсгалаар гаргах агаарын хэмжээ бол 4 дециметр куб байдаг бол эмфиземтэй хүнийх 1.3 дециметр куб буурна гэсэн. За ингэснээр хий солилцох гадаргуу багасж эмфиземтэй хүн хүчил төрөгчийн дутагдалд орж амьсгал нь хурдсдаг. Мэдээж хүчил төрөгч дутагтаад ирэхээр илүү хүчил төрөгч авахын тулд амьсгалын тоон нэмэгдэх хурдсах юм шинж тэмдэг илэрнэ гэсэн. За ингээ уушигны эмфиземтэй хүн ямар эмфиземтэй хүнд бол уушигны үйл ажиллагаа доголдсноор амьсгалахтаа хурхирах, унтахтаа хурхирах, амьсгаадах, амьсгал давчдах ийм шинж тэмдгүүд илэрдэг. За эмфиземтэй хүн явандаа бол хүчил төрөгчийн дутагдалд ороод ирэхээр яадаг гэхээр амьд байхын тулд хүчил төрөгчийн маскыг ашиглаж тасралтгүй хүчил төрөгчөөр хангагдах юм шаардлага үүсдэг гэсэн үг байх нэ. За уушигны архид бронхит бол эмфизем өвчний үед тохиолдох өөрчлөлтүүд энэ дээр харьцуулсан байна. За архид бронхитийн үед ямар шинж тэмдэг илэрч байгаа юм бэ гэхээр амьсгалын замдаг сас булчирхайг томруулдаг. За састын шүүрэл нэмэгддэг. Амьсгалын замын нарийсэл төвжрэл үүсдэг. Гуурсанцрууд өвсөж зовиртой ханиалгах үед их хэмжээний цэр ялгардаг байх нэ. За эмфизем өвчний үед болохоор цулцангийн хаан фагоцитийн энзимээр задардаг. За уян хатан байдал нь алдагддаг. Цулцан их хэмжээний агаарын орон зай бий болгох тул задарч томорно. За хийн солилцоо явуулах гадаргуун талбай буурдаг. За амьсгал гаргах үед агаарын орон зай багасгах чадваргүй болдог гэсэн үг байна. За дараа нь тамхинаас үүдэлтэй дараагийн нэг өвчин бол уушигны хавдар байгаа. За тамхины удаан дахь бох болон карциноген буюу хавдар үүсгэгч бодисуудын нөлөөгөөр уушигны эсийн уушигны цулцангийн эвтэл эсийн дэнх мутацид орсонтой холбоотойгоор эсүүд нь алдаатай хуваагдалд орж хэмжээгээр өсөж үржихийг бид нар хавдар гэж хэлдэг. За ингээд уушигны хавдар яаж байгаа юм бэ гэхээр бусад эргэтнэлүүд амжиж байх юм бол тийм бид нар метастаз буюу хортой хавдар гэж хэлнэ. За уушигны хавдрын талаар бид нар халдвар тус өвчин гэсэн хичээл дээр нэлээд дэлгэрэнгүй байгаа. За тамхи зүрх судасны тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг судлаа. За никотин болон угаарын хийн зүрх судасны эргэтэн тогтолцоонд богино хугацаанд нөлөөлөх бөгөөд энэ нь цаашлаад дараагийн нөлөөллүүдийг өдөөж өгдөг. За никотин бол маш амархан цусан чимэгдэг учраас хэдхэн секундын дотор тархинд очиждаг. За энэ никотины үйлчлэлээр хялгасан судасны диаметр буурч мэдрэлийн систем диаметр бууруулах мэдрэлийн систем өдөөгддөг. За энэтэй холбоотойгоор бөөрийн дээд булчирхаанаас адреналин тавар ялгарна. За үр дүнд нь зүрхний цохилт төрөсөж, за тэгээд цусны даралт ихсдэг. За энэтэй холбоотойгоор захын хэсгүүд буюу гар хөлний үзүүрт очих цусан хангамж болон хүчил төрөгчийн хэмжээ буурдаг байна. За никотин цусны бүлэгнэлтийн эрсдлийг бас нэмэгдүүлдэг. За никотин донтуулагч бодис бөгөөд тархинд нөлөөлж допамин дааврын ялгарлтыг өдөөдөг бөгөөд за энэ допамин яадаг вэ гэхээр мэдрэлийн төгсгөлийг идэвхжүүлэх юм байсан. За ингэснээр тата мэдрэмж төрдөг учраас хүн тамхиг дахин татах хүсэлтэй болдог. За тамхинд байгаа угаарын хийн гемоглобинтэй маш амархан нэгддэг. Гемоглобинтэй хүчил төрөгч нэгдэх ёстой бол угаарын хийн маш бодон нэгдснээр зүрхний булчинд очих хүчил төрөгчийн хэмжээ багасж хүчил төрөгчийн дутагдалд ордог. За ингэснээр судасны дотоод хааны гэмтээж хананд нь өөхөн идүүд сууснаар тэрэн дээр нь цагаан эсүүд очоод бөөгнөрөд энэтэй холбоотой ороод цусны бөглөрөл буюу тромбоз үүсгэх нөхцөлийг бий болгодог. За энэ цаашлаад зүрхний титмус удасны өвчин үүсгэх, за явандаа бол цус харалтанд хүргэх үндсэн шалтгаанууд болж болно.
За 2019 оны ЕШ-ийн А хувилбарын 19 дугаар асуултан дээр тамхины хор холбогдлын талаар асуулт даалгавар учирсан байгаа. За энэ асуулт даалгаврыг одоо бүгдээрээ хийж үзье. За тамхины найрлаганд агуулгадах никотины хоруу чанарыг илэрхийлсэн хувилбарыг сонгоно гэсэн ийм асуулт даалгавар учирсан байна. За никотин бол хүний зүрхний цогцлтыг худалдаж, даралтыг хэсгэж, хялгасан судасыг нарийсгадаг. За мэдрэлийн эрхтэн тогтцоог цочроор донтуулах үйлчлэгтэй боц гэж үзсэн учраас D хувилбар нь зөв байна гэж сонголт хийх юм байна. За ЕШ-д орчоогүй мөртлөө иймэрхүү төрлийн асуулт даалгавар орж ирж болно гэсэн нэг даалгаврыг энд оруулсан байгаа. За энэ дээр нэг эмэгтэй олон жилийн турш танигдаджээ. Дараах ойлголтуудаас аль нь буруу вэ гэсэн ийм асуулт байна. За нэгдүгээрт нь артерийн судас нь тамхины бухнаалдаж бүглэрэл үүсгэн. За тэр эмэгтэй тамхины донд нь мөгөрсөн хоолойдог сормус дискемт нь уушгины гадаргуу багасна гэсэн ийм дөрвөн хариултаас артерийн судас нь тамхины бухнаалдаж бүглэрэл үүсгэн гэсэн энэ хувилбар бол буруу байна. Бусд нь болохоор одоо тамхины донд мөгөрсөн хоолой сормус дискемт уушгины гадаргуу багасах гэсэн шинж тэмдэг тамхи татсан хүмүүс үүсдэг учраас за буруу хувилбарыг гэсэн учраас А хувилбар зөв гэж сонголт хийх нэ.